Сайн байцгаана уу? Эхний подкастаараа уулзж байгаадаа баяртай байна. За энэ хүү подкастаараа дамжуулаад хувь хүний хөгжил болон илүү сүүлд шинээр гарсан сонирхолтой номуудыг чухал санаануудаас нь онцлон төвөрлөж товчлон хүргэх юм аа. Та бүхэнтэй хуваалцах хамгийн ихний ном бол Power of the Other буюу бусдын хүч чадал номын гол санааг нь тайлбарлана. За энэ хүү номын гол санаа нь бол хүний амьдрал шийдвэр, ерөнхий сайн сайхан нь бусадтай харилцаа ямар нөлөөтэй болохыг тайлбарлана. Хенри Клаудын бичсэн энэ хүү бүтээлээс суралцах 10 чухал санааг хүргэж байна. 1. Дөрвөн төрлийн харилцаа. Соромзон, авагч, тэнцвүүлэгч, өгөөмөр гэх дөрвөн төрлийн харилцааг Хенри Клауд тайлбарладаг. Соронзон харилцаа бол энерги, цаг хугацааг сорж авдаг харилцаа, эдгээр нь хөвчлэн стресс ядаргаа үүсгэдэг. Авагч харилцаа бол тэд өөрсдийнхөө ашиг сонирхлыг нийтээр хүнд тавьж хариу өгөхөөс татгалздаг. Тэнцвүүлэгч харилцаа бол харилцан үүрэг хүлээдэг тэнцвэртэй харилцаа. Өгөөмөр харилцаа бол сэтгэл санааг дэмжиж итгэл найдвар төрүүлдэг хүмүүс. Ийм харилцаа хөгжүүлэхийг зохиолч онцолдог. 2. Холбоо тогтоохын ач холбогдол. Бидэнд тарих байрлалаасаа бусадтай холбогдож дэмжлэг авахд чиглэсэн байдаг. Зохиолчийн үзэж байгаагаар эрүүл харилцаа бидэнд сэтгэл зүйн тогтвортой байдал, биеийн эрүүл мэндийг хадгалахад тусалдаг. Харин холбоо тасарсан тохиолдолд ганцаардал, стресс үүсч бүтээмж багасах аюултай. Соромзон ба өгөөмөр хүмүүс. Зохиолч соромзон хүмүүсийг таньж амьдралдаа хэрхэн багасгахыг зөвлөдөг. Тэд таны энерги, амьдралын баяр баясгалыг сурдаг бол өгөөмөр хүмүүс таныг урамшуулж, итгэл нэмэгдүүлж, зорилгодоо хүрэх замыг дэмждэг. Тиймээс эерэг нөлөөтэй хүмүүсийг сонгож амьдралдаа оруулах нь чухал. 4. Хариуцлага. Бидэнд хариуцлага тооцох хүн байх нь маш үр дүнтэй. Тухайлбал ажил дээрээ эсвэл хувь хүний амьдрал бидэнд итгэдэг, биднийг зорилгодоо хүрэхэд дэмждэг хүмүүсийн үүрэг их. Тэд биднийг зөв замдаа байлгаж, хит өөрийгөө үл тоомсорлохоос хамгаалдаг. 5. Зөв харилцааг сонгох. Зөв харилцааг хөгжүүлэх нь санамсаргүй зүйл биш, харин ухамсартайгаар хийх сонголт юм. Сөрөг хортой харилцаанаас татгалзах нь зөвхөн бидний өсөлтөнд төдийгүй амар амгалан байдалд чухал үүрэгтэй. Зохиолч эрүүл байх харилцааг зөвшөлтсөл, итгэлцэлээр тулгуурлан бүтээхийг уриалж. 6. Гүйцэтгэлд харилцааны нөлөө. Эерэг харилцаатай орчин биднийг бүтээлж, эрч хүчтэй, урам зоригтой байхад дэмждэг. Жишээлбэл ажил дээр дэмжлэг үзүүлдэг хамт олон байх нь илүү өндөр бүтээмж, амжилтанд хүрэхэд тусалдаг. 7. Харилцааны тархины нөлөө. Бусадтай харилцах нь бидний тархины химийн бодисыг өөрчилдөг. Эерэг харилцаа эндорфин, окситоцин зэрэг аз жаргалын даавар ялгаруулдаг бол сөрөг харилцаа кортизол зэрэг стрессийн дааврыг нэмэгдүүлдэг. Тиймээс хортой харилцаанаас зайлсхийх нь эрүүл мэндэд чухал. 8. Эерэг харилцааг хөгжүүлэх. Эерэг харилцаа бол зүгээр нэг тохиолдол биш, зохиолж, ойлголцол, анхаарал хандуулалт, нээлттэй харилцааны ач холбогдлыг онцолдог. Үүнд бусдын санаа бодлыг хүндэтгэх, бодиттой харилцан үйлчлэл хийх, цаг гаргах зэрэг багтана. 9. Харилцааны долгионы нөлөө. Эерэг харилцаа зөвхөн бидэнд нөлөөлөх зогсохгүй бусдад ч сайнаар дамждаг. Жишээлбэл сайхан харилцааны үр дүнд байгууллагын соёл эерэг болж хамт олон итгэлцэл, урам зоригтой болдог. 10. Хувь хүний өсөлт. Эцэст нь бидний өсөлт хөгжилт нь бидний харилцааны чанартай шууд холбоотой. Зохиолч өөрийнхөө хүрээлэх хүмүүсээ анхаарч сонго, учир нь тэд таны ирээдүйг бүтээж байна гэж онцолдог. Эрүүл дэмжих харилцаа нь бидний зорилгодоо хүрэх үндэс болдог. Хенри Клаудын The Power of the Other ном нь бидний амьдралд харилцааны гүйцэтгэх чухал үүргийг онцолдог. Харилцааны төрөл, холбогдохын ач холбогдол болон харилцан үйлчлэлийн нейрошинлэх ухааны ойлголтоор дамжуулан эерэг харилцааг хэрхэн бий болгож, сайн сайхан байдал болон амжилтаа нэмэгдүүлэх арга замыг танилцуулна. Энэхүү ном нийгмийн орчноо зөв зохицуулж, бусдын хүчийг хувь хүний болон мэргэжлийн өсөлтөнд ашиглахад чиглэсэн гарын авлага юм аа.